1910-аад оноос эхлээд манай оронд бол ундаг дугуй гэдэг юм тийм нэрийг мэддэггүй байсан. Ундаг дугуй гэдэг нэр мэддэггүй. Үзэж байж ундаг дугуй гэдэг юм байдгийг байна. Энэ бол одоо арга байхгүй. Бурхан багшаас одоо хүн төрөл хийдэнд одоо заяасан 2 дахь мөр юм байна гэж ингэж одоо үзэлдэг юм аа. оны 4-р сарын 15-нд энэ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд том цуглаан болж Улаанбаатар Бээжийг явах гэж байгаа дугуйчлыг гаргаж өгөх тийм том цуглаан болсон. Энэ цуглаанд бол ардчилсан орнуудын дипломат төлөөлөгчд за тэгээд манай нам засгийн төлөөлөгчид тэр ингэж гаргаж өгсөн.
Монголын нутгаас агадгүй монголчуудын ноёрсог мэндчилгээг илэрхийлсээр дугуйчид Бээжин хотод орж ирлээ. Хоёр орлынхаа төрийн далбайг бол сүлдэндугаа дуулж байсан гэдэг. Энэ Монгол орон гэдэг их сонин орон байна. Эднэртэй одоо холбоо хийгээд тогтооё гэж л ингэж байсан да.